Мэдээллийн хөтөлбөр дуулж сургах сургалтын төвөөс хийсэн сурвалжлагаар үргэлжилж байна. За зарим хүн өөрийгөө солгоо хоолойтой учраас дуулж чаддаггүй гэдэг. Тэгвэл солгоо хоолойтой хүн гэж байдаггүй. Сонсголоо хөгжүүлж, амьсгалаа зөв авч сурснаар хүн бүр дуулж чадна гэдгийг Насанбат багш онцоллоо. Эрдэнэтуяа багш эрхцүүлч мэргэжилтэй багаасаа дуулах дуртай. Соёл урлагийн их сургуульд сурах мөрөөдөлтэй байжээ. Харин 2022 онд гэртээ сууж байхдаа онлайнаар дуулж сургах аялгауд хэлхээ entertainment сургалтын төвийн талаар мэдсэн байна. Ингээд үүнээс хойш 3 дахь жилдээ тус сургалтын төвд хичээллэж мөрөөдлөө биелүүлэх боломжтой олжээ. Анх тэрээр нэг л дуулаад хоолоон сүүчгдөг байсан байна. Амьсгаагаа ингээ буруу авч дуулдаг. Ингээд одоо хоолоо энэ багалзуурлага ингэж дуулдаг байсан байгаа аахгүй ингээ шахаж дуулж байгаа. Тэгээд нэг дуулаад миний хоолоо ингээ сөөчдөг байсан байна. Тэгээд сүүлд нь одоо багш нараас одоо нэг мэргэжлийн багш нараас ингээд зөвлөгөө аваад ухааны одоо дуулах ухааны суралцаад ирсэн чинь шаал буруу дуулж исэн байгаа аахгүй. Ер нь ялгаа бол маш их гарсан, өөрчлөлт маш их гарсан. Ерөөсөө л зөв одоо нөгөө дуулах тэр арга техникийн амьсгаагаа зөв авах тэр ухааныг л сурчих юм бол ер нь ямар ч хүн ер нь дуулах боломжтой юм байна гэж би ойлгосон юм. Харин Насанбат багшийн хувьд жолооч мэргэжилтэй. Мөн л багаасаа дуу хуур дуртай байсан тул 30 наснда хөгжин бүжгийн коллежийг уртын дуучин мэргэжлээр төгсөж 14 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна. 2 дахь жилдээ тус сургалтын төвд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 60 гаруй шавьтай болжээ. Шавь нарын нь хамгийн бага нь 13 тоо л ахмад нь 65 настай гэсэн юм аа. Би солгоо хоолойтой ороод ирт. Ямар хоолой байдгийг гэхээр мэдэхгүй гэдэг байхгүй. Тэр хүнд ирээсөө мөөрсөө хоолой, улаан хоолой гэж хоёр хоолой л байгаа гэж би боддог. А гэтэл тэр хүний сонсголыг нь хөгжүүлээд өгчүүл нөгөө зөв дууралтууд нь гараад ирдэг. Тэгээд зөв дууралтаа зөв амьсгаан дээр нь гаргаад өгөхөөр нөгөө хүн чинь зөв дуураад тэгэхээр би солгоо хоолойг юм биш үү? Би сонсголоо л хөгжүүлэх юм биш үү гэж боддог. Тэгээ сонсголыг хөгжүүлэхэд энэ төгөлдөр хууран дээр сайхан солбиж гам уншаал тэгээд тэрүүгээр нь сайхан сонсголыг хөгжүүлээд өгөхөөр хүмүүс чинь урам аваад өшөөж хайшаа ингээд явж ирж. Огт дуулж чаддаггүй байсан хүн дуулж сураад гарах нь түүний ажлын үр дүнг шууд илтгэдэг. Гэхдээ хүн бүрийн үр дүн харилцаа адилгүйч хамгийн багадаа 3 сар орчим сурч байж сайн үр дүнд хүрнэ гэдгийг тэрээр онцлсон. Эхлээд тэрийг чинь чанга дуулуулж болдог. Зөөлөн мэдрэмжийг нөгдөг байхгүй. Амьсгаан дээр нь зөөлхөн минийхөө гэдэг эхлээд дагуулж дуулна. Дагуулаад хахаар нөгөө хүн чинь яг сайхан миний дуулж байгааг яг сайхан дуурайгаад дагаж дуулсаар байж гал 2 сар болоход зүгээр шал өрөөл. Дуулж сургах сургалтын төв нь 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа 3 багштай. Дуулж сурахыг хүссэн хэн бүхэн сурах боломжтой учраас эрэлт өндөр өглөөний 8 цагаас үдшийн 8 цаг хүртэл шавнар нь тасардаггүй байна. Харин Эрдэнэтуяа удахгүй өөрийн мөрөөдөл болох тайлан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.